Өнөөдөр Израилийн ахмадууд бидний бодлоор энгийн мэд санагдах өдөр тутмын үйлдэлүүдээ гүйцэтгэхэд хичнээн их бэрхшээлтэй тулгардаг гэж. Идэх, усанд орох, хувцаслах, хувийн ариун цэвэр сахих зэрэг нь тэдэнд өдөр бүрийн давагдшгүй даалгавар болж хувирдаг. Гэтэл энэ бол зөвхөн нэг тал нь. Энэ видеонд бид Израилийн ахмадуудын өмнө тулгардаг олон нийтийн анхаарлыг төдийлөн татдаггүй нэгэн чухал асуудлыг хөндлөнө. Энэ нь зөвхөн хөгшрөлтийн бэрхшээл биш, харин нэр төр, бие даасан байдал, амьдралын чанарын тухай юм. Бид хамтдаа энэ асуудлыг илүү гүнзгий судалж, үүнийг шийдэх боломжит гайхалтай шийдлийг ярилцах болно. Энэ бол зөвхөн технологийн тухай бус, хүнлэг байдлын тухай өгүүлэл юм. Бидний ахмад буурлууд бол бидний нийгмийн суурь, тэд бидэнд амьдралын туршлага, мэрэгэн ухааныг харангүй хуваалцсан хүмүүс. Гэвч тэдний олонх нь амьдралын сүүлийн жилүүдэд өөрсдийн бие даасан байдлыг алдаж, өдөр тутмын хамгийн энгийн зүйлсийг ч хийхэд байнгын тусламж шаардлагатай болдог. Нэгэн эмээ өглөөний цайгаа өөрөө хийж чадахгүй байх, өвөө бие засахдаа хүний тусламжгүйгээр хөдөлж чадахгүй байх зэрэг нь тэдний хувьд зүгээр нэг бэрхшээл биш, харин нэр төрөө алдаж, өөрийгөө үнгүдүүлж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Энэ бол зөвхөн биеийн зовлон биш, сэтгэлийн гүн шарах юм. Тэдний хилээд илэрхийлж чаддаггүй энэ зовлонг бид ойлгох ёстой. Гэвч энэ бүхний цаана нэгэн хатуу бодит байдал нуугдаж байна. Ахмадуудын олонх нь бага орлоготой, заримдаа хөгжлийн бэрхшээлийн тэтгэмжээр л амжиргаагаа залгуулдаг. Тэдний хувьд амьдралын чанарыг нь эрс сайжруулах дэвшилтэд шийдлүүд, тухайлбал эмчилгээний роботууд бол хизээж хүрч чадахгүй тансаг хэрэглээ мэт санагддаг. Өнөөдөр дэлхийд даяар технологи хөгжиж хүмүүсийн амьдралыг хөнгөвчилж байхад бидний ахмадууд хамгийн энгийн тусламжийг авч чадахгүй байгаа нь шударга бус хэрэг. Эмчилгээний роботууд гэдэг бол тансаг хэрэглээ биш ээ. Эдгээр нь бодит амьдралыг өөрчлөх шийдэл юм. Та нар бодоод үзээрэй л дээ. Эмнэлгийн ажилтнуудын ачааллыг хөнгөвчилж, хүний хүчний хомсдлыг багасгана. Хамгийн чухал нь ахмадуудад бие даасан байдал, аюулгүй байдал, өдөр тутмын амьдралаа өөрөө удирдах эрх чөлөөг эргүүлэн өгнө. Энэ бол хүмүүст нэр төртэй амьдрах чадварыг нь эргүүлэн өгөх технологи юм. Робот нь хөгшин хүнийг орон дээрээс босгоход тусалж, усанд ороход нь дэмжиж, хувцаслахад нь гар сунгаж өгч чадна. Энэ нь зөвхөн бие махбодын тусламж биш, харин би үүнийг өөрөө хийж чадлаа гэсэн мэдрэмжийг өгч, сэтгэл зүйн асар том дэмжлэг болно. Бидний хандлагыг өөрчлөх цаг болсон. Дэлхийд даяар хөгжиж буй энэ технологиг үл тоомсорлох нь үнэхээр харамсалтай. Дэвшилтэд эмчилгээний шийдлүүдийг, ялангуяа эмчилгээний роботуудыг эрүүл мэндийн үйлчилгээний багцад оруулах нь зөвхөн нийгмийн зөв алхам төдийгүй, эрүүл мэндийн тогтолцоо болон нийгэмд хийж буй ухаалаг хөрөнгө оруулалт юм. Энэ бол бидний ирээдүйн нийгэмд хийх хөрөнгө оруулалт. Ахмадуудаа тусалснаар бид өөрсдийн ирээдүйн өндөр настай хувилбарт тусалж байгаа хэрэг юм. Ингэснээр бид амьдралын чанарыг сайжруулах технологид 100 хэдэн баян чинэлэг хүмүүсийн өмч биш, харин үүнд зайлшгүй шаардлагатай байгаа хүмүүст хүртээмжтэй болохыг баталгаажуулах болно. Бидний ахмадуудын нэр төр, бие даасан байдлыг сэргээхэд энэ технологи хичнээн чухал болохыг бид ойлгох ёстой. Энэ нь зөвхөн нэг хүн, нэг гэр бүлийн асуудал биш, харин нийт Израилийн нийгмийн асуудал юм. Учир нь бие даасан байдал, нэр төр, амьдралын чанар бол тансаг хэрэглээ биш. Эдгээр нь хүн бүрийн үндсэн эрх юм. Энэ бол бидний нийгэмд тулгамдж буй хамгийн том сорилтуудын нэг юм. Энэхүү видеог үзэж буй эрхэм шийдвэр гаргагчид, ахмадуудын гэр бүлийнхэн та бүхэнд хандан хэлэхэд бид энэ асуудалд хамтдаа анхаарлаа хандуулж шийдлийг олох ёстой. Энэ асуудалд нухацтай хандаж зохистой шийдвэр гаргахыг уриалж байна. Дараагийн видеоноос бидний нийгэмд тулгамдж буй өөр нэгэн чухал асуудлын талаар илүү ихийг мэдээрэй.